Би түүнийг машиндаа суулгаад ойн зурвас руу ормогц машин зогсон. Хоёр гараараа хоолойг нь боож эхлэхэд надад бэлгийн харьцаа огт сонирн байгаагүй. Зүгээр л тэр эмэгтэй хэрхэн амьсгалан тасарч нүдэнд нүдлийн айц тодорхой харах тэр процессыг өөрийнхөө ямар их эрх мэдэл хүч чадалтай болохыг мэдрэх нь надад хамаагүй илүү сонирхолтой байсан гэж ярих цус далуурчин 1981 онд 3 эмэгтэй, 1982 оны 105 эмэгтэй, 1983 онд дахин нэгийг хөнөөснөр түүний тооцоо нь хохирогчдын доо 22-т хүрчээ. 1984 онд манайх дахин 12 эмэгтэй амьд хүрсэн бөгөөд хэрэгүүдийн ихэнхийг Витебск, Полоцк, Лифел хотуудын хоорондох хурдны зам дээр үлддэг байв. Гэр бүлийнхээ хажууд үлгэр жишээ эцэг, коммунист намын гишүүн, цагдаагийн сайн дурын нөхөрлийн ахлагч, харин харанхуй шөнөөр улаан запорожцоо хөлөглөн бүсгүйчүүдийг ангуучлах цуврал алуурчин. Тэрээр 14 жилийн туршид 40 гаруй эмэгтэй амийг гараараа боож хөнөөсөн юм. Гэвч хамгийн аимшигтай нь зөвлөлтийн цагдаа нар түүний өмнөөс 14 гим зэмгүй залуусыг баривчилж тавдан зодож нэгийг нь бүр цаазаар авчихсан байлаа. Түүхэнд их хамгийн бузар хууль хяналтынхны нууц ба Витебскийн алуурчны түүхийг одоо эхлүүлье. Геннадий Михасевич 1947 онд Витебск мужийн Ист хэмээх жижиг тосгонд төржээ. Бага насндаа тэрээр маш зожиг дуугүй хүүхэд байв. Охид түүнийг байнга шоолж дээрлэхдэг байснаас тэрээр бэлгийн сулрал сэтгэл зүйн гүн хямралд оржээ. Түүнчлэн түүний эцэг нь архичин бөгөөд эхийг нь өдөр бүр зоддог байсныг найзууд нь мэддэг. Түүгээр нь дайжигнадаг шоолдог байв. Цэрэгт явсан ч илгэний өрөвсөл буюу гепатитын улмаас хугацаанаас өмнө халагдаж Белорустай буцаж иржээ. Түүний анхны аллаг 1971 оны 5 дугаар сарын 14-ний шөнө болжээ. Тэр үед Геннадий найз охиноосоо салсандаа готорч амиа хорлохоор мод хайж явсан гэдэг. Гэвч занд нь 19 настай Людмилад харалтахад түүний толгойд би яахаараа нэг муу эмэгтэйгээс болж өгөх ёстой юм бэ? Түүний оронд өөрөө нэгийг нь боож олъё гэсэн аимшигт бодол төржээ. Тэрээр охиныг хүчирхийлж гараараа боож алсан байна. 1971 оны 10 дугаар сарын 29-ний орой Михасевич Витебскийн захад өөр нэгэн охин руу халдаж хувцсны эзний олсоор боохыг завджээ. Гэвч хохирогч эсэргүүцэл үзүүлэн хашгирч алдагчийн гарыг хаз жамдсан байна. Энэ үед хашгирах дуунаар гарч идэв барьсан сургуулийн сурагчид наашлан ирж байгааг мэдэрсэн Михасевич эрсдэл гарахгүйгээр хэргийн газраас зүхтэн хевсгээ орхижээ. Охин амьд үлдсэн бөгөөд мөрдөн байсагчдын гарт нэгдүгээр үлгийн цустай олс маш том нотлох баримт болон үлдэв. Гэвч яг тэр өдрөө Михасевич Урбас өрнгийн ойролцоо дахин нэг охин руу халдаж амийг нь бүрлэгсэн бөгөөд цогцсыг нь маргааш өглөө нь олжээ. Витебскийн захад гарсан халдлагын хэргийг мөрдөгчд огт авч хилцээгүй төдийгүй хэргийн газараас олдсон олсыг зүгээр л хайчихсан байна. Учир нь энэ халдлагыг Людмилаг хөнөөсөн этгээд үйлдсэн. Харин Людмилагийн хэрэгээр гим зэмгүй хүн шийдэгдсэн гэдэг хувилбар шүүх цагдаагийнхан ашиггүй байв. 3 болон 4 дахь аллага Михасевич 1972 оны 4-р сарын 15, 7-р сарын 30-ны өдрүүдэд Витебскийн захын Лючеса төмөр замын өртөөний орчим үйлдсэн бол 5 дахь аллага 1973 оны 4-р сард үйлдсэн байна. 1975 онд тэрээр Полоцк мужид дахин 2 эмэгтэй амийг хөнөөв. 1972 оны 7-р сарын 30-ны янзлын гэрч эмэгтэй хэргийн газрын ойролцоо авчарк нохоо дагуулсан 3 залуу байхыг харсан гэж мэдүүлжээ. Төлөвлөгөө Витебскийн дагуул хотоос гүлэг дагуулan явж байсан Ковалев, Янченко, Пашкевич нарын 3 залууг баривчилжээ. Цор ганц нотлох баримт нь тэдний агуулсан гэрэл зураг байв. Михаил Жавнеровичийн явуулсан нүүрэлдэн байцаалтын явцад залуус зөрүүтэй мэдүүлэг өгч байсан тул Жавнерович тэднийг хэрэгээ хүлээхгүй бол цаазаар аавна гэж занал хийлжээ. Мөрдөн байцаалтын дарам шахалтаар Ковалев, Янченко нар хэрэгээ хүлээсэн бөгөөд Пашкевич эцсээ хүртэл эсэргүүцсэн байна. Гисэн хэдий ч шүүхээс гурван нь аллагад буруутай гэж үзэн Ковалевд 15 жил, Пашкевичд 12 жил, Янченкод 2.5 жилийн хорих ял оноожээ. Цагдаагийн мөрдөгч Борис Лапорович
анхнаасаа л Витебск мужид цуврал дэлхийн гаж тунтан маньяк бий болсныг гадарлаж байв. Гэвч түүнийг хэрэгээс хөндөрүүлж мөрдөгч Жавнерович гэгч Лошаков гэх залууд юудны шүүж хэлсээр 10 жилийн ял өөрүүлв. Жавнерович бүр Лапорович тандан эргийг ингэж л хурдан илрүүлдэг юм гэж тохуурхаж байжээ. Энэ хугацаанд маньяк маань яаж амьдарч байсан бэ? Гаднаа тэрээр үлгэр шишээ иргэн байлаа. Тэрээр сургуулаа төгсөж автомеханикч болж худалдагч бүсгүйтэй гэрлэж 2 ч хүүхдийн эцэг болов. Хамгийн хажирхалтай нь тэрээр коммунист намын гишүүн бүр цагдаагийн сайн дурын нөхөрлийн ахлагч байлаа. Тэр ямар ч хор зуршилгүй эрүүл амьдралыг эрхэмлдэг хүмүүрийн хүндлийг хүлээсэн нэгэн байв. Михасевич Полоцкотын ойролцоо Солоники тосгонд амьдардаг байв. Түүнийг баримтлагдах үед тэрээр дөнгөж 38 настай байжээ. Аимшигт маньяк маань жинхэнэ амьдрал дээр халамжт хань 2 хүүхдийн үлгэр жишээ эцэг Ивина сангийн аж ахуйн засварын газрын шилдэг мастер тохируулагч коммунист намын гишүүн бүр орон нутгийн зөвлөлийн депутат байсан гэд боддоо. Энэ хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчд болон прокурорууд хожимд дурсахдаа олон 10 эмэгтэйн амин төрсэн Витебскийн алуурчин Михасевич уржигэр өстэй өндөр нуруутай ялдан нэмсгэл тодруулсан октоодих шиг урт өргөн сормостой залуу байсан хэмээн хачирхан ярьдаг юм. 1981 онд тэрээр Улаанхтай Запорожц суудлын автомашин хөдөлж авснаас гадна сангийн аж ахуйн техникийн тусламжийн машиныг унах боломжтой болжээ. Энэ үеэс маньяк тактикаа өөрчилж Витебск мужийн янз бүрийн замуудад машин дахаар зогсож буй охид бүсгүйчүүдийг машиндаа хуурн суулгах замаар эргээ үйлдэх болов. Михасевич 1981 онд 3 эмэгтэй, 1982 онд 5 эмэгтэй, 1983 онд дахин нэгийг хөнөөж түүний хохирогчдын доо 22 хүрв. Харин 1984 онд маньяк 12 эмэгтэй аминд хүрсэн бөгөөд эргүүдийн ихэнхийг Витебск, Полоцк, Липел хотуудын хоорондох урдны зам дээр үйлдсэн байна. Зөвлөлийн удирдлага хуушинсаг үзлээр цуврал алуурчид зөвхөн хөрөнгөтөн капиталист орнуудад байдаг гэж үзэн эргийг нууцсаж хурдан хаахыг шаардж байлаа. Үүний балгаа цагдаа нар олдсон хүн болон тамлан зодож навтлах баримт уурамчаар бүрдүүлж байв. Николай Треняк тэм зэмгүй залуу Михасевичийн өмнөөс буудуулан цаазаар ахуулж Владимир Горелиг гэх залуу шорон тамлуулан суухдаа хараагүй болжээ. Витебск мужийн эмэгтэйчүүд оройн цагаар ажилдаа явахаас ч айж хотуудын гудамж харанхуй болоход эзгүүрдэг болов. Ард иргэдийн дунд айдас, уур бухимдал дээцэхтэй хүрсэн тул зөвлөлт холбоотой улсын коммунист намын төв хороо хэргийг өөрийн хяналтад авчээ. 100 гаруй шилдэг мөрдөгчдийг Витебск илгээж удирдлагыг нь Мячеслав Грибд даатгав. Сайтар судалсны эцэст мөрдөгчд бүх аллагыг нэг хүн үлдэж байгааг, тэр нь улаан Запорожц эсвэл техникийн тусламжны машинтай явдгийг тогтоов. Мужийн хэмжээнд бүх улаан Запорожцын жолооч нарыг шалгаж эхлэхэд сайн дурын нөхөрлийн даргын хуваар Михасевич өөрөө энэ шалгалтад оролцож явжээ. Мөрдөгчдийг төөрөгдүүлэхийн тулд Михасевич 1985 оны 8 дугаар сард Витебскийн эх орончд гих зохимол сонины редакцид нэргүй загтал илгээв. Дараа нь өөр нэг бүсгүйн амийг бүрлгээд амруун эх орноосоо урагчдад өвхөл, коммунистуудад өвхөл гэсэн бичиг хийжээ. Гэвч энэ түүний хамгийн том алдаа байлаа. КГБ-гийн бичгийн хэв судлаачид загтлуулан амнаас олдсон зурвчдыг нэг хүн бичснийг тогтоож мужийн хагас сая гаруй хүний бичгийн хэвийг шалгаж эхлэв. 1985 оны 11-р сарын 25-нд Хисхийн байцаагч Валерий Михасевичээс тайлбар авахдаа бичүүлсэн бичгийн хэв нь маньякийнхтай яг таарчээ. 1 сарын 8-ны өдөр гэмт хэрэгтнийг баримтлахаар шийдвэрлсэн боловч оройн гэрт нь очисон шуурхай албаныхан түүнийг олсонгүй. 12-р сарын 9-ний өглөө ажил дээрээс нь тодруулахад тэрээр амралтаа авч гэр бүлээрээ амрахаар нисэх гэж бууг нь мэдчихэ. Мөн өдрийн орой маньякийг Полоцк дүүргийн Гаряны тосгонд эхнэрийнх нь ахын гэрээс баривчилжээ. Түүнээс гэр бүлийнх нь бэлдсэн ачаа тэш Одесса руу нисэх 4 ширхэг онгоцны тийж олджээ. Түүний гэрээс хохирогчдын эд мөнгөний зүйлс жолдов. Байцаалтын явцад тэрээр анхандаа хэрэгээ хүлээхгүй байсан ч баримтуудыг харуулхад бүх зүйлийг наривчлан ярьж эхэлжээ. Михасевич огт гэмшээг үддэггүй байцаалтын үеэр хохирогчдоо дооглон инээж байв.
Тэр бүр өөрийн их нэрээ 2 чудаа боож алахыг завдсан бөгөөд хүйтэн усаар нүгрээ угааж байж өөрийгөө барьж байснаа хүлээсэн байдаг. Түүний дотоод сэтгэхгүй ямар байсныг түүний дараах үг гэрчлэнэ. Заримдаа ганцаараа байхад эмэгтэй хүн хайж олох, түүний биед хүрэх гэсэн тэсгийн аргагүй хүсэл төрдөг байсан. Тэгээд тэр эмэгтэйтэйгээ уулзахаар толгой маань балартаж зөвхөн боож алах ёстой гэсэн бодолд автдаг байв. Алсны дараа сэтгэл минь уужирч хийсэн хэрэгтэй хизээч харамсдаггүй байсан гэжээ. Михасевичийн хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчд болон прокурорууд түүнийг гойдгоос Юргусын ойр санамжтай нэгэн байсныг онцолдог. Тэрээр баривчлагдсанаас хойш ердөө хэдхэн хоногийн дараа хэрэгээ хүлээж үйлдсэн хэргийн детальбарыг яг л өчигдөр болсон мэд тооцоонж байв. Хохирогчтой хаана хэрхэн үлдээснээ тэрээр үргэлж яг таг алдалгүй зааж өгдөг байлаа. Мөрдөгчдийн хэлснээр Михасевич үйлдсэн хэрэгтэй огт харамсаагүй бөгөөд түүнийг тойрсон олонний анхаарал туйлын сэтгэл хангалуун байв. Тэрээр хэргийнхээ нарийн ширийн зүйлийг ам уралдан ярьж, байнга инээж, хохирогчид болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг даажигнан шоолж байжээ. Хэргийн газрын нэгэн туршилтын үеэр мөрдөгч хохирогчтой бэлгийн харьцаанд орсон эсхийг асуухад Михасевич инээж санахгүй байна. Түүнийг боож алах нь надад хавьгүй сонирхолтой байсан гэж хариулжээ. Мөрдөгч Лавшин хожимны тухай дурсахдаа бид түүнийг 35 эмэгтэй аминд хүрсэн гэж ялсан. Тэр өөрөө үнээс ч олон алга үйлдсэн гэдгээ хүлээсэн боловч тэдгээрийг хуулийн дагуу батлахад маш хэцүү байлаа. Михасевич цогцсон хаан нуусан газраа заана бид очиж ухахаар яс гарч ирдэг байв. Шүүх эмнэлгийн шинжээчид хүний яс мөн гэсэн дүгнэлт гарах боловч тэр нь эрэгтэй эмэгтэй аль нь болохыг бас юунаас болж үгснийг нь тогтоож чаддгүй байсан гэжээ. Ингээд эцсийн дунд Михасевичийг зөвхөн 35 алгадл буруутаа гэж шүүхээс үзжээ. Хамгийн хачирхалтай нь үхлийн ял сонссныхаа дараа тэрээр Зөвлөлт хотод улсын ерөнхий прокурорын нэрээр нэгэн өргөдөл бичсэн байна. Тэрхүү өргөдөлтөө өөр хэд хэдэн алгыг өөрөө үлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд миний үйлдсэн хэрэгээс болж өөр гим зэмгүй хүмүүсийг хэлсээр буй баривчлаасаа хэмээн хүссэн байдаг. Шүүх эмнэлгийн сэтгэгчийн шинжилгээгээр Михасевичийг сэтгэгчийн өвчнгүй гаж бэлгийн донтой боловч өөрийн үйлдэлийг бүрэн ухамсарлах чадвартай эрүүл ухаантай гэж үзжээ. 1987 оны 5 дугаар сарын 19-нд Зөвлөлт холбоот улсын дээд шүүх түмэнд цаазаар авах ял онов. Тэр эцсийн үгэндээ гимшээгүй бөгөөд уушлал хүсгээс татгалзжээ. Түүнийг Минск хотын Пешаловын шоронд хуулийн дагуу буудан хороожээ. Гэвч түүх үүгээр дуусаагүй. Витебскийн хэрэг гэгчин зөвлөлтийн прокурор цагдаа нарын бузар булааг илчилсэн юм. Гим зэмгүй хүмүүсийг хэлсээр шийтгсэн хэрэгээр 200 гаруй цагтаа хуулийн ажилд нь шийтгүүлж нэг мөрдөгч амиа хорлоод нас оржээ. Гэвч олон хүний амьдралыг сүрүүлсэн гол буруутан мөрдөгч Михаил Жавнерович октябрийн хувьсгалын 70 жилийн ойршилээр ямар ч ялгүй молторч бүх цол хэрэгэм тэтгэврээ авсаар насан эцэлсэн түүхийн хамгийн шударга бус хуудас болон үлдсэн юм. Витебскийн халуурчны хэрэг бол зөвлөлтийн криминалистикийн түүхэндх хамгийн дуйлаантай, хамгийн ичгүүртэй хэрэг байлаа. Жинхэнэ гэмт хэрэгтнийг олд тогтоох үед зөвлөлтийн цагдаа болон прокурорын өндөр албан тушаалтнаас суудлаасаа ухарч, зарим нь бүр шүүхийн өмнө яллагдагчаар зогссон юм. Гэхдээ түүнийг яаж ийм олон жил баригдалгүй нугж чадсныг сэтгцийн эмчнэр болон цагдаа нар өөрөөр тайлбарладаг. Тэдний үзэж байгаагаар цуврал алуурчид олон жилийн турш ямар ч үр бүргүй нуугдаж чаддаг нь тэдний тархины согог бүтцийн гажигтай холбоотой гин. Тархины энэхүү гэмтэл нь тэдэнд аюулыг урчлан мэдрэх яг л зэрлэг араатных шиг ер бусын зөн сойн сэрээж өгдөг гин. Гэхдээ энэ бол хамгийн аимшигтай хэрэг биш. Дараагийн дугаарт үүнээс ч чих үз сүргэм нэгэн бодит түүхийг задлах болно.